Сайн байцгаана уу үзэгчтэй, сайхан шинэлсэн үү? Сүрээр дараг чимээх гал морин жил сайхан гарлаа. Энэ цаг мөчид гал морин жилийнхаа хамгийн анхны 45 дахь дугаарыг үзэгч та бүхэндээ өргөн байрахад бэлэн боллоо. За ингээд өнөөдрийн эрхэм хүндэт зочноо танилцуулъя. Дорногов аймгийн Далан жаргалан сумын харьяат Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Баян жаргалын Баян далай хүрэлцэн ирсэн байна. За юуны түрүүнд урилга хүлээн авч одоо нутагтаа ирэхэд ярилцлагандаа урьсан байгаа. Тэгээд өнөөдөр ирсэнд баярлалаа. За баярлалаа. Тэгээд дорноговчуудаа тий орон бүтээлийн минь сонсдог нийт Монгол түмэнтэй. Бүгдээрэнд одоо энэ сан гал морин жилийн мэндийг дэвшүүлье. За гал морин жилийн босгон дээр ерөнхийлөгчөөс алтан гад сэмэх одоо төрийн эрхэм хүндэт шагналыг хүртсэн байлаа. Тэгээд үзэгчдийнхээ өмнөөс одоо маш олон жил дуулж байна. Энэ одоо уран бүтээлээ үнэлүүлж төрдөө үнэлэгдсэнд баяр хүргье. За тэр баярын сэтгэлээ бас хуваалцаад эхлэе. Харин алтан гад судангаа авчирч амжаагүй юм шиг байна шүү дээ. За тэгээд мэдээж яриг уран бүтээлийн минь үнэлж намайг одоо бас тий 20 гаруй жил одоо 2005 оноос л одоо уран бүтээлээ хийж эхэлсэн байна. Яг дуулж эхэлсэн нь бол яг бас 2000 оноос тийм хөөхд байхасаа. Тэгээд ингээд бас ингээд дуу хийт болох. Тэгээд ер нь бол ингээд нутаг орон маань л хамгийн түрүүнд намайг төсч авсан да. Тийм байж тэгээд энд байгаа хүмүүсээс тэгээд цаашаа сайхан ингээд өөрөө тэгээ бас тууштай явсан. За тэгээд мэдээж энэ дунд бол зөндөө алдаа оноо шантрах тийм цаг үе маш их гарсан. Тэгээд ер нь л тэгэл би одоо ингээд энийг хийх ёстой. Ард нь л гарах ёстой. Би ер нь тиймэрхүү хүн л дээ. Манай би ч нэг 70 жаргалан сумд эмээтэйг өссөн. Тэгээд ер нь эмээч хэлдэг байсан. Тэгээд миний яг нэг зүйлийг хийнэ гэж байгаа бол зорьсонтой хүрэх хэрэгтэй. Хүнд тустай яв. Хүнд тустай явснаар заавал тэр хүннээс тэр дор нь хариу мариу ангин гэж одоо хүнд битээ тусалж бай. Хүнд сайхан сэтгэлээсээ тусдэнтэй явж бай. Тэр бас миний хүнд тусалсан хүнтэй нийтч одоо ямар тий ер нь бол би чинь жоохон тийм энгийн байх их дуртай. Тэр зүйл мэн бас намайг ингээд энэ шагнал энэ уран бүтээлүүдийг хийж тийм ээ тойруулж ингэж явахд их нэмэр болдог юм болов уу гэж бас хардаг. Манай говийн хүмүүсийн нэг чанар байдаг да тий. Тэр чанар бол одоо байна. За ерөнхийлөгчөөс ингээд яг ингээд шагналаа авсан төрийн өндөрлгөөсөө гартаж авна гэдэг бол бас их эрхэм нандан амьдралд бас ховор тохиох мөчүүдийн нэг штэ. Тэгээ байж хахад олон хүмүүс талархмаар санагдсан баг та. Одоо тэнгэрээс л харж байгаа бах та. Тэгээд миний эмээ би ч одоо эмээгээ миний нэг тэр одоо хийсэн тоглолтуудын нэгийг нэг үзсэн бол ямар байх байсан бол. Тэгээд одоо намайг ингээд шагнал мангал аваад ингээд эцэгтэй их баярлах байсан баг та л гэж их бодлоо. Эмээгээ их бодсон. Эмээгээ их бодлоо. Тэгээд харж байгаа хөө тэгээд намайг би ч одоо ингээд бас амьдрал гэдэг чинь ямар заавартайгаа ирэх биш ингээл нэг жоохон хэцүү болохоор л ямар нэгэн байдлаар аврагддээ шүү дээ. Тэгээд хов тавилаа гэж байдаг. Би үл дэнд итгэдэг. Эмээгийн хэлсэн үгнүүд санаанд орно, захиасууд санаанд орно гэл тээ. Тэгээ эмээгээ их бодчихлаа. Хоёрт нь одоо би өөрийнхөөрөө гэдэг энэ ард түмний одоо дуугараа өглөгдөн гэдэг сайхан юм да. Зохиосон одоо бас тэнгэрийн оронд дэвшсэн гавьяат бямбчуу одоо ирэх хүнийг одоо бодож байлаа. Чи тун удахгүй гавьяат болно баянтлаа галамаг хийх тэгдэг байсан. Ясан сайхан өрөөдийн тий. Надад нэг костюм бижак юм бас гэд бэлгэлсэн. Тэгээд би тэрийг гавьяат болохтой өмснө гэж бодол хадгалаад байгаа л да. Сая алтан ганц дээр цагаан сарын битүүний өмнөх өдрөөс болохоор дээлээ өмсөд л орж ялаа. Ерөнхийлөгч маань зүүж байхдаа тэгээд за сайхан уран бүтээлч шүү дуугийн чинь сонсдгийг шүү гэдэг бодоод их гой санагддаг юм байна. Тэгээд үнэхээр л одоо сонсчих ч дээ гэж боддсон юм билээ. Тэгээд алтан ганц чигийг алдчих яваарай гэд тэгжсэн. Тэгээд бас сайхан төрийн өндөрлөг тэр хүн дуугийн чинь сонсдгийг шүү одоо алтан ганц чигийг алдчих яваарай. Одоо цаашдаа сайхан уран бүтээлийг гэргээд нэг зүүжих хооронд нэг жохон хэдэн үг солилцоо. Тэр нь би ч юм хэлээгөө баярлаа заал гэсэн. Тэгэл өнгөрсөн ер нь их гоё мэдрэмж их гоё санагддсан билээ. Их олон мундаг хүмүүсийн дунд. Тэгээд яг нэг жоохон санаа зовх зүйл нөтөнгөөс хойш байсан л та. Арай болоогүй ч юм болоо одоо ингээл багш маань ч юм уу те бас нэг хоёрын бас нэг шагнал аваад гээд бас нэг болцсон хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс маань авааг байхад би нэг учиргүй ингээл авах гад гэж бас бодогдож байсан. Тэгээд ер нь жил яригдж байгаа л тэгэл
сая явж байгаа юм л да. Сайхан байна. За ингээд баярын сэтгэлээ манай үзэгчтэй хуваалцсанд баярлалаа. За тэгэхээр уран бүтээл сүүлийн одоо 20 жил тий 20 жил гэдэг бол багагүй хугацаа. 20 жилийн хугацаанд Баян далай гэдэг уран бүтээлч маань хичнээн одоо урын сандаа уран бүтээлтэй болов. Яг таныг өөрийг одоо үзэгчдэд таниулсан тэр одоо цаг хугацаа ямар цаг хугацаа гэж боддог вэ? Эсвэл одоо энэ бүх хугацаа гэж хэлэхээр байна уу? Тэг угаасаа юм болгон шууд эхлээл шууд одоо ингээл Дардаа явчихдаг тийм. Ингээд одоо амжилтанд хүрсэн гэж байхгүй шүү дээ. Тэгээд эхлээд өөрийгөө олох гэж за тэгээ мэдээж хэрэг мэргэжлийн уран бүтээлч болох гэж маш их цаг хугацаа орж исэн. Ерөөсө 2005 онд Дорногов аймгийн маань Саранхөө театр намайг дууцнаар аваад өдөр чулуун дарга. За тэгэл миний одоо анхны төгөлдөр хуурын одоо ерөөсө бүх зүйл дээр ингээл дуулуулаад ингэж ирсэн бол одоо Яндан Чамц багш, Буян Хишигт багш одоо гавьяатууд нарантын гавьяат ингээд манай уран гавьяат одоо тайлгаж өөд болчлоо одоо Мөнгөлзий багш. Тэгээд одоо Шүлэг яруу найраг дээр бол одоо Арлааны Эрдэнэчэр гэдэг ирхэн хүмүүс маань ингээл. Би одоо ийм сайхан гайхамшигтай хүмүүсээр үл хийдүүлж анхаарч ирсэн. Тэгээд би зөвхөн энэ хэдтэй биш. Би Саранхөө театрынхаа тэр тайз, Саранхөө театрынхаа хамт олонд л ерөөсөө бүр жижигүрэн хүртэл надад ямар хайртай байдаг байлаа ингээд. Тэгэхээр ингээд бид нэг баг, нэг хүмүүс юм байна гэдгийг тэндээс илүү ойлгож тэгээд эхэлсэн байгаа да. Тэгээд л оюутан болж аваад манайх бас Говьсонбөр лөө манай ханчи ерөнхийдөө нүгээд шилжээд тэгээ Говьсонбөр аймгийн Боржигын чуулгад очиж одоо манай Дорн говийн хүнтэй бас хотод зөргийн Батхыг гэдэг одоо Батхыг дарга маань одоо ажилд авч за тэнд ингээд бас ингээ оюутан цаг үедээ бас дуулж ууч тэр одоо сайхан баг хамт олонд тэгэл Говьсонбөр аймгийн тэр Бацөх багш гэе Эрдэнэчэг багш гэд ер нь баярлах намайг ингээд гоё уран бүтээлч болгох суурийг тавьсан хүмүүс их мундаг хүмүүс байдаг. Тэгээ нутгийн минь уул ус гэж байна. Сайхан. Тэгээд л одоо уран бүтээлүүд эхэлсэн. Тэгэд энэ олон одоо 200 гаруй уран бүтээл гэдэг бол одоо бас бага тоо биш. Маш олон уран бүтээл байна. Тэгэхээр уран бүтээлч хүн одоо уран бүтээл хийх тусмаа л улам сайныг хийхин төлөө хичээдэг те. Хамгийн сайхан бүтсэн уран бүтээл гэж сэтгэлээс нэг юм хэзэж мартагддаггүй тийм сайхан бүтээл байдаг. Одоо тэр бүтээлийг нэрлэх гэвэл одоо алийг хэлэх бол маш олон дуу байна. Тэгээд яг дууны жанрын тухайд би бас илүү асуун баргаа өөрөөс чинь. Дуу болгон л төвхтэй. Ер нь би миний дуунууд бол зүгээр ер нь миний өөрийн амьдрал явж байгаа. Яруу найрагч нартайгаа ярьдаг. Би чинь ерөнхийдөө одоо ингээд одоо бас жолоогүй явж исэн үе байгаа. Одоо намайг мэдэх хүмүүс бүгд мэдчихэж байгаа. Тэгээд би ч одоо эмээгийн их хүүхдтэй байлаа. Тэгээд ер нь хүний хэлсэн үгийг бол нэг тийм одоо тий одоо нэг эрх хүүхдүүд чи ямар байдаг вэ нэг тийм л байлаа л. Тэгээд ер нь салуудаа ерөнхийдөө жоохон тийм одоо жолоогүй явчихаар за дүүнэр мөнрээ бас тэгж явж болохгүй шүү. Тэгэхээр болдгүй шүү гэсэн юмыг бас ойлгуулж хэлмээр санагддаг болчт юм байна. Нэг учиргүй сайн хүн болох гэдэг юм биш л дээ. Зүгээр ер нь тийм болд юм байна. Тэгэхээр би ямар миний үг хууль биш дээ тий. Тэгэхээр зарим нь яг сонсч л байдгийг найзууд дүүнэр. Ингээд тэгээ яг 100% ойлгодог гэсэн юм мэдгүй. Тэгэхээр би дуундаа шингээгээл ерөнхийдөө энэтрийг би хэлэх ёстой юм байна. Одоо миний чадвар уран бүтээлээр дамжуулж тий. Нийгэмд хандах хандлага маань уран бүтээл маань юм чинь. Би ямар лектор биш. Тэ уран бүтээлч дуу уран бүтээл хийдэг хүн. Тэгэхээр энэ дуугаар би ямар тийм залуухан одоо нэг 20 хэдтэй залуу уран бүтээлч байгаа шүү тийм үү одоо ингээд тэгэхээр ер нь л одоо ингээд уран бүтээл гэдэг бол амьтай дуу хоор амьтай байна яруу найраг ая зохиогч хоолойны мастер ингээд студийн аранжировч хийдэг тий за тэр клипийг хийх ингээд маш олон нэгэн хүн их биш одоо ингээд манай телевиз одоо хүртэл одоо чинь уран бүтээлтлийн нэг одоо тасархай нөхгүй. Тэгэхээр ингээд маш олон хүмүүсийн юм ордог. Тэгэхээр тэр хүмүүсийн санал бодол нийлэх хэрэгтэй. Тэгэхээр миний тал дээр бол одоо хамтарч ажилладаг хүмүүс маань бол одоо надтай санал айгүй их нийлдэг. Сайхан хүмүүс. Одоо ойлгодог.
Энэ ойлгох гэж амархан л та. Ерөөсөө л одоо тэр өвдөж зовж байгаа хүнд хүртэл би ингээд хандмын тоглолт бол одоо тоглолцсон шүү дээ. Тэгээд одоо би учиргүй их оролцдог нэрэ харагддээ шүү. Тийм бүхэл юмд оролцдог, өөрөөсөө мөнгө гаргаж өгдөг, зохион байгуулдаг. Тэгээд яг одоо нэг дуу хуур маань тийм юм бүтэлтэй болчихж байгаа юм л да. Өөдрөг байх, өөдрөг гэгэнийг хүсэх, амьдралын одоо мөн чанар нь одоо юунд байгаа юм бэ тийм. Тэгж их би өвдөөд би спорт одоо урлаг хоёрыг бол зэрэгэл явах хэрэгтэй гэж би хардаг. Гэхдээ яг бүр спортоор дан голцолцсон хүн 200 наслах гэж байхгүй л тийм. Гэхдээ яг хөдөлгөөний бүрэнд хэрэгтэй. Урлагийг маш их урлагаар ингэж явсан хүн бүжиглээд тийм ээ. Одоо 70 гарсан хүн бүжиглээд байж байгааг би харлаа. Байна миний очиж байгаа цагнууд дээр зүг өөстэй амар юм чинь их чинь 70 гарсан хүн шүү гэдэг чинь гэдэг ярьчихлаа. Тэгэхээр одоо төрийн дуулалч байна уу? Тэр одоо сайхан бүжгийн спортч байна уу? Тэр одоо сагсан бөмбөг одоо энэ яг 100% спортын төрөлж байна үү те? Сагсан бөмбөг гэдэг дуу хүртэл байна. Тэгэхээр ингээд дуу гэдэг бол цаана бүх юмны ивүүр, бүх юмны сайхан юм байдаг юм гэдэг үүднээс л одоо би ханддаг. Тэгээд сүүлд бол одоо тэр Батнасан багшийн маань аялгау ганх авах гэдэг одоо эмч тэр мундаг хүний шүлэг аривтгийн угаарыг дуулсан албач нэрхтэйгээр. Тэгээ одоо энэ чинь нийгмийн хариуцлагын хүрээнд тэгээд одоо асар их олон зүйл дээр одоо би очиж явж байна, дуулж байна. Хүн болгон таалагдах албагүй. Гэхдээ их хөвчлөлчл байгаа юм л да. Хүмүүс тэр сэдвийг нь онцолж аваад өмнө нь дуулсан зөндөө сайхан хүмүүс дуулж гэсэн би тэр хүмүүс яаж хүрэх вэ? Гэхдээ энэ дуу мартагдуулж болохгүй цааш нь ингээ сайхан дуулаад явах хэрэгтэй байна гэдэг үүдээс манай Баттайван холбогдсон Батнасан багшийн шавнар гэсэн үг шүү дээ. Тэгээд одоо бас ингээд дуулаач гэсэн бас үүднээс дуулсан. Тэгээд яг бас өөр нэг сэдв гарч ирсэн ш баялаг өөрөө нөгөө бас тэг хууж бариад идэг үстэй тэр гэсэн юм яриа гарч байгаа шүү дээ. Би над руу өнгөх нь яг тийм ер нь энийг л нийгэм түгээх ёстой гэдэг үгнээс. Тэгээ сүүлдээ би ч уухаа байсан. Тэгээ би ямар нуудгүй шүү дээ. Би одоо наав мэдгүй юмсан тийм мэдчил байх. Ямар нуудгүй юм гэж байх биш. Бүгд л уулж байгаа юм чи. Хол нь тэрийг тохируулж чаддаг хүн гэвэл 1000-д 1 л байх. Тэгээд одоо уран бүтээлч хүний зүгээс бол одоо зөндөө баярлан хөөрн магтаал ирнэ. Бас ингээ шантраад яхаа мэдгээ байлна өөрийгөө өмөрөөд байгаа юм биш. Иймэрхүү зүйл болдог. Энд тэнд одоо цогоо газар орнуудыг барыг алга. Хатаатаар л хэдэн газар цог болохоос биш. Одоо ерөнхийдөө Монгол орныг бол 7-8 удаа бүтэн тойрчлоо. Тэгээд тэр уран бүтээлийн хүч, дууны хүч гэдэг чинь тийм агуу юм. Тэгээд ард түмэн гэдэг чи одоо нэг тэврээд авчвал өстой тэр хайр бол одоо үнэхээр агуу юм. Тэгэл одоо Монгол Улсын хаяад өгч өрөө багш миний эмээ тэгээ манай Дорн говийн ард түмний бас ингээд намайг одоо комментэр хүмүүрдэг. Ороод харахаар Дорн говийн хүн голцсон байж. Байж тий. Тэгэл миний дууны нэрэл чинь яриад очиж байгаа чамруу яриад би өөрийнхөө яриад өдрөг амьдралцгааг яриад эзэнтэй зүрх амьдрах жаргалтай арь хөтгий уугаарай. Одоо тэг хүн битгий муулаарай. Тэгээд дунд амьсан гэгээ харин гэд ер нь гээд 200-аад дуу байгаа хэрнээ хүн юу ч мэдэхгүй дуу байна. Тэр дотор. Тэгэхээр тэр дуунуудаа одоо ингээд илүү бас хүмүүс рүү түлхүү хүргэе. Тэгэл нэг яруу найрагчтай хэлдэг зүйл байна юм байхгүй юу? Жогон тийм гонх гутралтай ч юм уу тийм нэг эргэлзүүлсэн үг их бол шууд өөрчлөлт тэр мөрийг. Би өөрөө өөрчилчих эсвэл та яг над дээр яг тааруулаад санаагаа хэлээд өөрчлөлт. Аялгауг ингээд хийж байгаад би ч одоо тийм нэг уруугаар тийм нэг аимшигын кино мөн үзэх хүртэл би ярьж байгаа гэж сони болцдог хүн. Тэгэхээр ер нь тийм юм үздэг ч юм. Тэгээ энэ жоохон тийм готрол, гонх гутралын яг хүн болгон тийм байдаг, таардаг, амьдрал өглөө болгоны нар өөрчтэй. Тэгээд яг уу альва юм дээр ер нь яаж хийж байгаа л тэр юм гоё эрийг маш гоё зүйлээ өнцгөөс нь харж болохгүй юм ерөөсөй байхгүй гэдэг үднээр л би юм уран бүтээлээд хийдэг. За миний яг асуух гээд байгаа одоо асуулт руу ер нь гулгаж орж явах шиг байна. Би өөрийн чинь дууг сонсоод ер нь хид хідэн дуунуудыг мэднэ. Зарим жоох хүүхдүүд бас мэдээд идэв. Ахмадууд бас нэлээд сонсоод идэв. Тэгээд яг түрүүн бас нэвтрүүлэг ихээс өмнө асууж байсан шүү дээ. Ер нь өөрийн чинь дуу
юу зохиолын хуу ер нь айл урсгалын дуу одоо урсгал гэж нэг юм бүлэг одоо сонсоод байгаа хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр аль стилийн дуунууд ер нь дамгаалаад байна. Ер нь одоо өөрийнхөө дууны нэг ингээ онцлог, уран бүтээлийн онцлогийг одоо дүгнээд хэлвэл. Уран бүтээлийн онцлог гэдэг бол яг хувь хүнтэй холбоотой. Мэдээж одоо маш олон надаас илүү дуучдаас асар олон байна. Ер нь бол дуулах бол нэг ярихын хамгийн том хэлбэр л гэж би боддیں۔ Тэгээд яг цэвэр бүр нийтийн ардын гэдэг одоо тийм юм бол бас биш. Тэгээд яг pop R&B гэхээр бас биш. Тэгжиж хүнээс ерөнхийдөө жоохон ялгарсан би ингээд миний дуунууд жоолонд хүрх юм байна. Хүрж байгаа. Асар их судалгаа явуулсан л та. Тэгэхгүй бол нөгөө одоо ингээд гайхалтай сайхан ардын болоод нийтэд ингээ хүрсэн тэр сайхан дуунууд ч байна. Ахаад ч одоо тэр яг хэв маягийг ингээ алдахгүй хийж байгаа уран бүтээлүүд байна. Тэгэхээр би яг тийм юм нэг бас хөгдөөж болохгүй тийм ээ. Одоо гэрээр бол ерөөсөө яг гэрийн хэвийг л алдаж болохгүй. Яг гэхдээ тэр гэрийг илүү гоё яаж болох вэ гэдэг тийм нэг бас байгаа ш жишээлбэл. Тэгэхээр энэ уран бүтээлийг ингэх ёстой байна гэд. Энэ бол яг тийм нэг дундуур нь л байгаа юм. Яг pop биш, яг энэ цэвэр бас. Гэхдээ яг нийт тал руугаа л да. Тэр нийт талдаа хэрнээ тэр хөгжмөн бүжиглэхэд тохиромжтой. Тэгээд нэг хит юм эмо ингээ уянгийн байх юм бол яг бас нэг яг сонсно л доо. Тийм ээ. Ингээд тиймэрхүү байдлаар сонсох байх хүмүүс. Гэхдээ одоо хүртэл ингээд миний би өөрөөр ч одоо 5 жил 6 дахь жилд дуулагдчихээн тий. Тэгээ гар утасны шилдэг татан авалтаар шилдэг болж байж шагнал дээр авсан шүү дээ Монгол контентууд. Тэгэл одоо миний дууг дагаад маш олон тийм дуурайж хийсэн дуунууд аюул гарсан шүү дээ. Тэгэл нөгөө студийнхэнтэй харьцуулаад Баянтлаа ах шиг Баянтлаа шиг яг дуу хиймээр байна. Ингмээр байна гэл одоо ирдэг зохиогоод үг тэгээд үг гэнтргээл яруу найрагч аймаар хийдэг гэд бүгд хэлж байгаа юм чинь. Чи үл нэг хэсэг өстой. Үнэхээр байлдан дагуулаа. Уус нэг хийд дуу тийм л үүдгээд. Ардын жисэн Бацух ах өөрөө тэгсэн байсан. Баян далаас ингэж хийгээд. Нөгөө нэг одоо бүх дууцсан. Тэгээ нөгөөдөл нөгөө очиргааны холбооны дууцсан. Тэгээд алантай гавьяад ч хүлээн зөвшөөр. Хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй байх аргагүй болчих жоохгүй. Хүлээн зөвшөөрөгдөн гэдэг чинь маш хэцүү. Тэгэхээр би ч 2018 19 он дээр бүх өөргөнд анхны тоглолтоо хийгээд тэгээ би ч очиж юм чамруугаа гэдэг энэ дуугаараа нэрлээд Дорногой аймгийн сумдуудаар тоглолт хийхдээ би өөрөөрөө зохиод одоо Бямжуу гавьяат зохиодсон би аримжууч хөгжим бүх юм дээр найруулга хийж тэр эхлүүлээд юм гаргачаад нэг хоногийн өмнө одоо фэйсбુક орчноор цацчихсан Дорногойнхаа сумдуудаар тоглолт хийж явж хахад сайхан хүргээд тэгээ мэдээчээр нэг хэд гурван дөрөвтэй болж таарнаа да тэгээд дундаа клип хийж энэ дууга хийт болгоно гэж бодсон чинь сүлжээгүй ингээ хэд хоног ингээ явж байгаа хооронд дуу минь хэд болсон. Араад муурныхаа зургийг тавиагүйсэн. За тэгээд дараа нь төдөлгөөс ковид цар тахлаа нэг хэцүү. Тэр үед бол хүний мөн чанар, уран бүтээлийн мөн чанар маш олон зүйлүүд тэнд гарч ирсэн баг гэж би хардیں۔ Би л дотор дэж боддیں۔ Тэгэхээр яг гоо ингээд гэртээ тийм үед уянгийн дуу хийх сонсоо байна гэж бас байхгүй тийм үед чинь одоо утсаар тэр хүнд хүртэл би дуулж өгөөл тэр хүн нэг жил гаруй амьдэрсэн гээл хүүхдүүд нь над дээр костюм бичаг бэлгэлээл гэл аль тансаа явуул баярлаа гэдгөө тэр хүмүүс шууд танс өгöd байгаа ч хэцүү тийм. Тэгээд одоо дараа тэгээд сайхан уулзах гал уулзахад олон жилийн дараа тэгээд миний эмээ өөрөө чинь би чинь зарим хүмүүст нь гэрт нь очиж бэлэг өгөөд өвчин зовлон одоо хүнд хэвтэрт байгаа хүмүүс чинь тий бас нэг харъя гэж бодож гурван бүтээлж харж байгаа их сайхан болдго юм л дээ. Тэгээд би чинь танихгүй очиод тэгээд тэр гэрийн шатцсан 4 5 хүүхдтэй би хандвийн доолт хийж өгöd 12 сая төгрөг 12 сар гаруй төгрөг би нэг төгрөг ч аваагүй өөрөө очиод бас тийм тоглолт би өөрөө хийж өгөөл тэр айл сайхан гэр оронтой болоод үгүй жишээ авч ярихад ийм тийм юмнууд яхад хардгийн би зөв талын жанрыг зөв тийм сэдв барьж авч дуулсан хүн юм байна та гэж би тэрүүгээрээ онцлогтой тий ер нь уран бүтээлээ нэлээд хүмүүс хүртэл надад хэлжсэн л тань би өөрийнхөө ч өөдрөг байдлын тий өөдрөг амьдралын өөдрөг хүний дотор ертөнцийн бас нэг юм ингээд маажаад гिचгдээд
зингээ имрээд байна гэсэн үг шүү тий. Имийг ингээд наашраач гэдэг ингээд байгаа. Тэг санагддаг гэдэг надад хүмүүс тэгчихсэн. Нарантуул зах дээр Солонгос явчаад ирсэн гэсэн. Хэдэн дөрөвтэй нарантуул зах ороод ойр зүрх аймаг аваад тэгээд бас явахтаа тэгэл хаанаас ч гэлээдээ ингээд юм захиалах гэж захиалдаг. Тэгээд тэр хүмүүс нь нарантуулын тэр ойр орчимд бөөний төв мөвөнд байдаг гэсэн юм да. Тэгээд энд очиж юм авах гээд зайлвал тэгэл настай хүн тэгэл утсан хүмүүс бас мэддэг гэсэн юм. Яг л тэр 18 оны үед юм шиг байгаа. Паскинд мөнгө хийгээд ичиг явж байгаа бүх мөнгөний тэгээд алдсан гэсэн. Тэгээ бүр уйлаад суудсан чинь нарантуулын тэр нэг кассет хөгжим CD зардаг газар миний дуу явсан гэсэн. Ямар дуу? Би өөрөөр дуустал нь сонсоод нулимсаа харчаал тэр төсөн дээр шилээ өгсөж өрөөд хаяа явдаг шүү дээ. Тэгээд юуруугээ түүж рүү очиад дахиад нэг явуулаад өгөөч гэдэг нэг гэсэн. Тэгээ нөгөө захиа явуулсан гэсэн. Тэгээд 2 3 удаа сонссон гэсэн. Тэгэл нулимс асаас өдрөг байна яста өгсөн бас одоостой мөнгө алдаал үз гарах юм бол гараа үз гэж бодсон ч гэсэн л амар хэцүү байсан гэсэн. Тэгэл миний дууг тэнд сонссноос хойш байнга сонссон. Тэгээ би тэр хүүхдийн зуугийн тэнд нэг хөлөө автантаас дуулгасан чинь тэр ихч тэнд байж тараад энийг ярьсан юм уу тий? Өөрөө яриад би дайвсан. Хувцсны дэлгүүр ажиллуулад би 9 цагт би яг ордуулсан. Тэр ихч 8 цагт хардсан юм байна. Намайг ирнэ гээд 9 цаг хүртэл хүлээжсэн. Тэгээ энийг яриад бүр уйлаад. Тий. Тэгээ би бас ингээд бас ингээд сайхан чөлөөтэй ярилцлага юм чинь. Би одоо бас яах вэ ингээд нөгөө нэг эмнэлгийн юм дээр би бас очиж дуулаад тэгээд тэр хүмүүс маань бас юу яагаад нөгөө баримтчилгаа гэж байдаг шүү дээ. Тим юм дээр очисон чинь ингээд дөрвөн буланд нь спикер байдаг юм байна. Хаана? Одоо 111 гэдэг шүү дээ. За тэрний юунд ч бас болоогүй бас нэг ороод авсан шүү дээ. Тэгээд тэр юунд ингээд очиод өглөө 5 өнгөрөөгөө босоод ингээд байжсан. Машин бариад явж байгаа байраад. Хайр хэтрүүл уусан. Би зүгээр аагаа юм татсан байсан. Тэгээд их ч болохгүй нэгэд хууль бол хууль. Тэгээ очисон чинь миний дуу ингээд өглөө 5 өнгөрөөгөө тэр хэдэн спикер ямж идэв. За. Тэгээд тэнд чинь нөгөө Баяндалаа гээл лог нэрээр дуудсан чинь тэнд хөв болгон надад гарсан. Авраг ирцэн явж байгаа. Ганцхан би биш зөө дөрвөн бүтээл спортын мундаг бүхэл хүмүүс тэнд ямар хөө хортгүй юм биш. Биш тэнд нэг санаа зовхгүй одоо ч их яг нутагтаа чөлөөт ярьсан учраас би ярьж байгаа алт зонц их явсан. Гэхдээ энэ бол миний бас ухаарлын цаг байхгүй. Тийм гэснээр яах вэ гэдэг чинь эмнэлгийн эмчнэрийн баяр дээр би очиж дуулаад явж байгаа Төв аймагт цагтаа нар зогсоогоол яалтчгүй юм болсон. Тэгээ хууль дүрэн бол хууль дүрэн байсан. Тэгээд явсан чинь миний би өөрөөр гэдэг дууны мөр болгоноор нь тэнд одоо нэг албатны сургалтанд оруулдаг. Орсон чинь намайг байгааг ч мэдээгүй. Тэгээд тэнд дотор чинь миний дуу өглөө 5 цаг болоход миний дуу тэр хүмүүс сонсгож өдрөг амьдцгаая би өөрөөр тавьж өгдөг юм байна. Тэр албатны сургалтанд нь оронгууд дууныхаа сургалтанд тэгээ очиж орсон шээ. Тэгээ юу эсийг бодож зогсохов дээ тэнд одоо мөр сургалт ордог юм байна. Тэгээд надаас асууж байна. Баянлаа чи одоо дууныхаа одоо мөрөөр нь хариулж адил мөрөн дээр нэмдэж юм гэхээр мэдгэсэн. Тэр дууны маань эхний бодгийн 3 дугаар мөр дандаа тартан өвгөө замаар явдаггүй гэдэг дээр нь л явж байна та гэсэн чинь тэр үгээр байгаа хүмүүс нэртэл. Тэгээ дууны шүлгээр маань тийм тухай тэр алдаж оноо тэр гэр бүлийн янз бүрийн асуудал тэгэл тэр юм уугаад машин дэрэг барьсан. Юусээр орж ирдэг юм гэдэггүй. Би ч тэр нэг автомашин байсан гэдгээрээс чинь тэр талд нь байсан. Тэгээ намайг автомашиныхаа ингээл оролцоо дуучин маань ирсэн байгаа юм уу? Өстэй имзэглээд авах юм бол байхгүй энд ямар олон жил болох гэж байгаа юм. 7 хоног гарах гэж байгаа юм чинь. Тэгээд 7 хоногт би тэнд очиж тархиа амраагаад худлаа өнөн магтаалаас хол худлаа өнөн шүүмжлээс хол тэгээ гоё нэг бүтэн морь унсан толгойгүй хүнийг бүтэн уншиж дуусгалаа. Тэгээд тэнд байжгаад насны намрыг ер нь дуулах хэрэгтэй байна. Эмээгээ их бодлоо. Би дууны шунлаар тэр насны намрыг дуулаагүй байхгүй. Энэ дууг насны намрыг дуулаад би нэг амар ахаал миний нэг нэр хүндэсөөл би нэг мундаг дуучин болчихно гэж бодог. Тэр өмнө тэр зохиогсон тэр Магсар Зүг багш Дүүрийн Амгалан гэдэг хүмүүс чинь маш том юм бодож зохиосон байгаа. Одоо төмөр үеиг агсан бол тэр дууг янзын цагт би тэр хаана өрөх вэ? Яаж ч буцаа хаанч өрөхгүй шүү дээ. Тэгэл хүмүүс чинь тэгэл янз янзаар сэвэл зүгээр л би эмээгээ бодоод
Хоёрдугаар одоогийн тэр төгсгөөлийнх нь мөрштэй одоо 70 60 сумд ирэхээс л хальшраад байдаг байхгүй юу? Би одоо имэтгээд хүүхд тулаа хариулаад байцсан цаг үеийн бүх дурсамж байгаа тийм ээ. Нулимс зөөрхөн болчт юм байна уйлал. Одоо би ч нэг аятайхан подкаст юм уу клип нэг жоохон жижигэн нэг хэсэг ирэл имжлэг тийм үтгэл уйлждээ шүү дээ. Тэр нэг 3 хүн нэг төмөрт өртөд өнгөрцөн шүү дээ. Тэгсэн чи эхнэр нь чи нөгөө гялс явчаад ирээд кино үзнэ гэсэн чи яасан худлаа ажиллая гэсэн. Тэрийг зайл уйлаа суудсан чи хажуунаас бичлэг хийцмэс яага уйлаад байгаа юм. Тэр пост уншаал уйлсан юм би. Тий одоо тийм мэдгүй туул ажилтаа болохоор юм их юм байд юм уу? Эмэтэг өссөн болохоор юм их юм байд юм уу? Тэг их зөөлхөн энэ цагаахан байгаагийн минь бас илэрлийн дуу бүтээл дээр бас явж байгаа юм шүү дээ. Тэр мэрмэж бас болдогдоод насны намрыг сайхан дуулж. Чи одоо ард залуугаараа дуулдаг. Би өөдөөс би тийм их залуухан бол бодох бас биш байгаа шүү. Тэр төчөрсөн үндгээ өөрийнхөө л хариулж тийм ээ. Тэгээд нэг хүмүүс болохоор яг ер нь хүнд аливаа юмд хитрхи цензурд явах гад тэндээ одоо тэр одоо уран бүтээлч олонний танилч бай одоо инфлюенсер одоо маш олон хүмүүс байна штэ. Тэр нь тавих гад байдаг нэг нийгмийн юм хэвсэн хандлага байна л да. Ер нь бол тий тэгээд одоо хүнд ер нь муу хүн болох айгүй амархан юм байна. Тэгвэл тэр хүний хүслээр л байхгүй бол тэгэл муу хүн. Улаанбаатар хотод тэр их төвжирлийн дундаар өдөрт 5 газараас дуулах хэцүү. Хоцрон өөрөө шалтгааллахгүй маш олон юм аа. Айл болох амжуулах гал очиод дуулаад өчг гээл заримд нь зүнгөө очиж дуулсан. Заримд нь яг мөнгө дөргөө аваад л очиж илээ. Тэгэл бид ялгадгүй ш тэр мөнгөдүүд нь төрүүлж чинь мөнгүүд нь дараа нь очно гэдэг. Айл ойрд нь очиод айл нөгөө нэг ер нь хүний тусыг би мартах дурггүй мартдаггүй. Айл болох л тэр хүмүүстэйгээ илүү гоё сэтгэлээсээ байхыг хичээдэг. Очоод нэг 2 дуу дуулж гарах гингүүд өөрийн л ажил бүтчихвэл болоо гэсэн байдлаар анда дахиад дуулж байгаа. Үгүй тэнд яг өөртөө ч адилхан тийм хүн хүлээж байгаа гэж хэлдэг. Үгүй сүртэй ингээд л. Ахаа мөнгө нэмээд өгөөч гэж би. Тийм нэг ховын өөрийнхөө ямиг л бүтчихвэл болоо гэдэг хүмүүс нь 10 хүний 9 байна шүү дээ. Одоо яг энэ цаг үед хүн чанартай хүмүүс хүн чанартай байгаасаа гэдгийг аюух би бодож лайв маяг ер нь нэвтрүүлгүүдээр аюух ярьдаг. Би үнийгээ л хэлээ. Би бол хүн чанартай хүн. Угаасаа хүн чанартай. Миний имижтэй гэж үсгсэн ер нь 80-аад оны бид нар тийм үстэй. Үр хүүхдээ яг ийм л байгаасаа гэж боддог тийм. Тийм амар гоё нийгэм, тийм гоё цаг үе. Яг хөө цаагуур нь хэцүү юм байсан л ах. Тийм гоё үед өссөндөө би баяртай байдаг. Би аюу олон таамтад болсон байгаа шүү дээ. Бүр танихгүй хүн хүртэл дуулаад би дуулсан дуулж гисэн. Тийм үү? Хамтуу. Тийм. Одоо уран бүтээлч чинь бити тэгээ өөрөө бити тийм олон нийтийг хамарсан тоглолтод очиж оролцсон. Бити хүн болгонтойс дуулаад уран бүтээлийн одоо тэр тий цензургүй нэг тийм өөрийгөө өнгөдүүлдэг. Үгүй шүү дээ би тэр хүмүүс тэрэг болж байвал тэгэл болно гэж бодоолж дуулж л өгдөг. Өөр бус нь болохоор бити их харагд. Тий аль болох өөрийнхөө уран бүтээлийг ингээ хийгээд тэгэл явж байгаа л гинт нэг өөр гарч ирээд тоглолт хийвэл өстэй чамаг амар хүн үзэн тэгин мэгэн гэдэг байхгүй. Би хүүхэд мөвгээд тэгэл хамаагүй тэр дуу зохиож өгөөл дуулж өгөөд хүн чанарын асуудал үстэй. Тийм тэгээд би бүгдийн хүн чанаргүй байна гэдэг юм. Тэр яг хувь хүний өөрийнх нь бас бодол, хувь хүний өөрийнх нь бас юмд хандах хандлага л явж байгаа. Гэхдээ би тэр хүмүүсийг бодвол ингээл уран бүтээлийн тэд яаж нэг юмд хүрчээ та яаж энэ дуугаа хийд болгодоггүй би лайв хийж өгдөг, хамт дуулж өгдөг, уран бүтээлийн тэр студид дандаа дэмжиж өгдөг юм шүү дээ. Тэгэрэй гэж хэлдэг. Сая хүртэл би энэ Дорноо аймгийн Эрдэнэ сумд цэцэг дэлгэргээд дууцсанд би 2 дуу нэгийг бүтэн зохиож өглөө үг айтанд өөрөө дуу хийх гэжсэн нэг студиудаар дуу хийх хэрэг байсан. Тэр ихээр ингээд дуу хийж өглөө. Хос шаргын баасан дээр зохион студид дээр би уран бүтээлээ хийдэг. Тэн дээр зөөлөн самболонгийн тэмцээнд ороод өөрөө нэг ихний 3 байр шалгарах бол уран бүтээлийн шагналтай байсан. Тэн шагнал аваад баскахаас нэг дуу авсан. Тэрийг одоо хийх байх. Би цэцэг дэлгэр гэдэг нэрээр нь бид шүлэг зохиож өгсөн. Цэцэг шиг дэлгэр гэдэг нэртэй тоглолт хийж өгсөн. Тэгээд цэцэг дэлгэр гэдэг нэртэй дуу хийж өгсөн байж та өөрийнх нь нэрээр. Тэгээд манай боёнтлын найз аялгыг нэгээд тэгээд бид нар яаж тэр дууг хийж өгсөн. Энэ ингээд хүн чанар хэвчтэй. Тийм. Тэгэхээр би бол бардам хэлж байгаа. Гэхдээ хүн чанартай болох гэж жүжиглдэг. Зүгээр л миний үнэхээр заримдаа тэгээд энээсээ болж алддаг.
яагаад авчаад буцаад эргээд ирдэг байхгүй яа хүн чанар зулгаагаад байна одоо ирсэн ингэгээд туслая гэдэг. Үнэхээр тэгээд бас тэнд нэг юм л золиослж байгаа шүү дээ. Тэр болгоныг одоо хүмүүс маань бас ойлгох. уг нь мэдрэх те нэг мэдрэмжийн асуудал байна. Яг 100% тэгэхээр дараа нь зүгээр ингээ одоо би бас ингээд хашраад л хүмүүс үл их хашрааж байна. Албатай юм шиг ханддаг. Тэг угаасаа тэг ёстой юм шиг ханддаг. Эсвэл зүгээр өчигд өөрөө албаар ирээд байжгаад хоолнд ингээ орох тохиолдол болоод нөгөөдгөө мянгуудаа хоолнд оруулсан юм шиг болгож яриад тэгэл яриад нэг дээр нэг хамт хоолнд орсон санаж нөгөө тэгээ одоо нэрээ дуулаад ямар сэний би завгүй явж байна гэдэг чинь тэгээ шууд муу. Тэр нэг муу хүний болох ингээ авах гэдэг ярьж ирсэн шүү дээ. Тийм тэгээд уран бүтээлийн сэдв, уран бүтээлийн хандлага бүх юмнууд болохоор одоо амьдрал дээрээс ерөөсөө сэдвэлсэн тий. Унахгүй байгаа шалтгаан хүн болгоны амьдрал би ганцхан би амьдраад би өөрийнхөө сэдвээр хийдэг хэд надтай адилхан нар болгоно хөлөөний нар болгонд өөрийнхөө төлөө амьдралын талаар гарч байгаа хүн болгоны амьдрал надаас хараа өөрөөр амьдрах хүн байхгүй шүү дээ. Яг өөр газар өөр ингээд сэтгэхгүй амьдралын юм л байгаа болохоос ш яг л бид тэр адилхан хөлөө амьдрахын төлөө босч өөрөөрхөө ажиллаж зүтгэж байгаа шүү дээ. Тэгэхээр амьдралын төлөө зүтгэж байгаа хүн болгонд дэм болоосаа гэдэг үгнээс дууг л хийж байгаа юм л. За Баянлал Монгол эх орныхоо 21 аймаг 330 гаруй сумаар бол 6-7 удаа явцсан. Орон нутгтаа бас нэлээд хэдэн тоглолтыг зохион байгуулсан. Тоглолтын дээр хамгийн их дахиулж исэн хаана вэ? Ер нь байнга л дахиулаад л байгаа харагддаг. Баргуу дахиулдаг Баянлал гэдэг нэртэй болсон. Оо за тийм баг. Бүхэн өргөө UB Palace-д одоо Ахмадын баяр, багш нарын баяр гээд залгуулад одоо ингээд 10 тоглолтод бид болсон. Бүгдэнд нь дахиулж исэн. Тэр үзэгчид дахиулсан хүмүүс мэдж байгаа Баянлалаа худлаа хэлж нэг хэлэхгүй юм чи. Энэ үнэн. Өвөр Монголд анх би өөрөөр хийд болж байхад очиж 9 удаад болсон нэг дор. Яа. Сая сүүлд өнгөрсөн жил одоо 25 он гэсэн үг шүү дээ. За одоос дууны минь хүч сулраа байлгүй одоо ингээд гайгүй байлгүй гэж бодсон. 13 удаад болсон шүү. Хүн монголчууд ч одоо Улаанбаатар хотод тэр эмнэлэг сайн гэж хэлжүүл тэр л сайн. Бус нь муу юм уу? Тэр шиг одоо миний би өөрөөр дуул гоё туу бус нь одоо гараад шин. Надад олон уран бүтээл байгаа шүү гэж. Би өөрөө тайзан дээр хэлдэг. Зэнтийн цэнхэр мандсан би ч одоо ерөнхийдөө нэг 10 хэдэн айл ер нь хэдэн 3 4 гэр нийлээд айл бууцсан айлын гадаа хурлаас дуулж хэлсэн шүү дээ. Бичлэг байгаа. Ер нь бол энэ хоббитэй юм уу энэ сунaltaй юм уу гэж хүмүүс бодохгүй байна. Зүгээр л үнэн сэтгэлээсээ сайхан дуулж хуурдаад биш сайхан тэгээд нөгөө төлдөг хамт дунд нь ороо суучих сайхан битгий. Баянлалаа хайч уу гэдэг чинь тэр нөгөө хүмүүсийн дунд сууж дуу нэхлэнгүүд нөгөө хүмүүсээсээ гарч ирээл дуулж сайхан хийнэггүй юм шиг л гэдэг нөө. Юу хэлэх гээд нөгөө л тэнд очиод нэг миний тоглолтын дээр 18 хүн ирдээ. Би зар марцсан явуулаагүй багнуур тоглолт хийж үзсэн. Сэнхэр мандал дээр тоглоно гээд 18 хүн хүний тоогоор дуудуулж өглөө би. За. 18 дуудуулж. Наас их сонирхолтой өөрхөн түүх шүү дээ тий. Тий. 18 дуудуулж өглөө. Ам жоохон сангаа голоор нэг 2 удаа ус олгосон. Тэгсэн чинь 2 хүн нэмэгдэж ирж байна. 2 дууны бод тоглоод үзье гэж. Гэхдээ би төмөр биш юм. Одоо би ямар магнитоо хөгжим үү гэж би ч одоо энэ жоохон ингээд ядарч байна. Цацаж байна. Гэтэ би тэнд нэг тийм мундаг дуучин болох гээд нэг онгорох гэж тэгээгүй байхгүй. Зүгээр л тэр хүмүүсийг би хүндэлээд хүний тоогоор дуудуулж өгч байгаа байхгүй. Надад бол дуул хангалттай дуу байна. Сонсоё гэсэн дуулууд чинь дуул гэсэн чи ерөнхий ихэвчлэн очиж чам руу хайрын зураг юм гэдэг юм бол дараа би өөрөөр би ингээд 3 дууг 18 дуулах нь хайшаа нэ. Нөгөө дуулуудаа дуулж игээд. Тэгээд 2 хүн нэмж ирээд би 2 дуу дуулаа 20 дуу дуулаад ганцхан бүжиг үзэлж байна. Дахиад нэг дуулж. Үгүй эндээс гой бүжгийн хөгжим явуулъя гэж үгүй чиний дуу. 21 дуу дуулаад явлаа ш. Тэгээд сая би энэ цэцэглэр гээд манай ангийн охин чимчээ явагшин чав. Одоо энэ манай Эрдэнэ цэвэн цэцэглэр би 2 цэцэглэртэй. 2 цэцэг дэлгэрэнтэйгээ хамтарч уран бүтээл бас гаргаж байгаа нэг тус тусна л да. Тэгээ цэгийн би Хосмор гэдэг дуу дуулаад Цэнхэр мандалтын 100 жилийн өдөр дуусчих. Тэн дээр нөгөө нэг 10 20 дуу дуулахад байсан ахгүй таараад. Яа. Цэцэг дэлгэр би тэр дууны бүх юмыг дагсан. Бүх төс өмгийг яасан гэсэн чи. Чи бол үнэхээр сайн залуу.
Тэнд байгаа хүмүүсийг бүгдийг хүндэлсэнд одоо манайхан одоо хүртэл баяртай. Чи хүний тоглоод болсон гэдэг ч байна. Өстэй сайхан. 20 дуу 21 дуу дуулдаг өгч. Тийм тэгэхээр чи би айгүй холоос их нэгтэйгээ моциклд очиж үзсэн байхгүй. Тэгээ очиж үзсэнтэй сэтгэл хангалуун буцсан. Өстэй Баянтлаа нэг 10 хэд хүн ирсэн ингээл одоо нэг 2 дуу дуулаад байгаа. Эсвэл ингээд зарим хүмүүс чинь цоцолчдаг тийм. Чи чинь тэгдэггүй юм байлээ. Юугаас тэгэхгүй. Өнөө өргөн сумд би тоглолтыг явуулж чинь надад 6 хүн ирсэн шүү дээ. Ойлаад нөгөө хэдтэй салингаа тавьж чадахгүй юм байна. Одоо тоглолтоо ингээд цуцлаад буцсан юм уу гэдэг. Нулимс бүр ингээд уурсаад. Нэг 5 жил шахуу үйж нэг арих тасаа огт уухгүй нэг бас явсан. Хямраад бүр уумаар санагдаад бүр готраад. Тэгээд манай найз Солонгост 10 жил болоод ирсэн. Тэгээд ноолор авъя гэсэн. Тэгээд чи ноолор аваад яв. Тэгэхээр би одоо дуулж болох одоо боли 20 жил зүтгэлээ. За 6 хүн эренгүүт тэгэж байсан ба шүү дээ тий. Тий одоо болио л одоо та нарын цалинж өгсөн хол яваад тий. Бахан хүн дагуулаа яваад байдаг. Хүн тоглолт үздэг. Дуу одоо очиж байгаа чамрууга нэг жоохон хүн сонсож ирсэн. Би өөрөөс гараа байсан чинь. Тэгэл ер нь тэрнээс эхлээл ингээл Эрдэнэ сумын засаг дарга хурлын даргаасад байгаа юм ба. Улаанбаатарын гам бүрнээ одоо ингээл одоо ер нь тэгэл ингээд сумын соёлын төв эрхлэгчнэр ингээл одоо жимцэрийн хатан болгон ингээл айгүй гоё манай эд чинь намайг дэмжил бензин хийж үлстэй дэмжээд энэ сайхан талаа бас засаг нөгөө одоо хурал мурал тэд нар чинь ингээл бас дэмжээл айгүй сайхан хайртай бол тэгэл би говьсонбор таалтын тоглолтыг ингээл маргааш нь шууд Баян хонгор явцсан байхгүй юу чинь намайг нисээд энүүж ийжтэй яагаад энэ ч дорн говьд явцсан чинь маргааш нь Баян хонгорын төв дээр байж гин Баян хонгорд очил Батмөнхийн тоглолтыг хөтлөө зогсчихсон чинь дахиулаагээд болдгоо. Бүр гайхаад энэ ямар сони юм бэ гэсэн чи би өөрөө дахиулаад тэгэл хийд болж байгааг мэдгдсэн шүү дээ. Тэгэл цаашаа тэр шөндөө шууд 3 болог суман дээр соёлын төв нээлтэн болох гээд би чинь дууга хийд болсныг мэдгүй хөтлөгч хийгээл босч байгаа юм шүү дээ. Тэгээ очсон. Нөгөө л нэг найз нөхдөд туслаад явж байгаа. Тий, тэгэл 3 болог дээр очсон чинь надад хүн зургаад харуулдаг юм. Нийлээ хийдэг хүмүүс ирээд гайхаад одоо ямар сони бэ гэж хосрын баасан дээр захын студид бич байдаг. Бас гэх мах маань их сайхан тусалдаг шүү дээ. Шиний дуу хийд болчихж байлаа гэдэг. Яа энэ хийд болохоор ямар байдгийг мэдгүй шүү дээ. Хийд болчих нэг үг байна. Тэгэл хөрх юм уулзж үзээгүй үнтэйгээ уулзж ууж үзээгүй юмыг уулж тийм ээ. Тэр сууж үзээгүй шинэн дээр сууж тэгэл одоо тэр их сайхан хайранд явсан бас хөөсөрч жоохон өнгөрөх гэж бас нэг жоохон нэг хэсэг бас үдсэн юм. Бүхний л туулаад өнгөрдөг юм байлаа. Тэгээд ер нь буцаал байрандаа ирсэн дээ ирсэн. Сайхан байна. Тэгээд уран бүтээл гэдэг бол маш их үн цэнээр олддог гэдгийг л бит хоёрын одоо энэ ярианаас хүмүүс ер нь бас ойлгож мэдэрч байгаа болоо гэж бодчих. За ингээд одоо Дорногов аймагта 3 дугаар сарын 8-ны өдөр тийм ээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр HIT 2026 HIT дуунуудаас бүрдсэн уран бүтээлийн тоглолтоо хийх гээд бэлтгэл ажилдаа ирсэн багт бит хоёр ярилцж байгаа. Тэгэд энэ жилийн тоглолтын тухайд за тэгээ миний нутаг бол одоо данзаа харж байгаадаа сайхан одоо гайхамшигтай мундаг хүний нутаг да тэгээд энд ер нь Дорногов аймгийнхан би зүгээр монгол хүмүүсийг ямар гоё сайхан сэтгэлтэй ямар сайхан бие бинийгээ дэмжсэн шиг дэмждэг Дорногов улмаас нь шуургадаг тий ер нь бол шудраг харах тиймэрхүү хүмүүс. Гэхдээ хүмүүсээр тэр хүний унаж босон ч гэж бас юу аах вэ? Өөрийн сэтгэлээр хат байдаг байна. Тэгэхээр би яагаад энэ тэр сэтгэлийн хатны тухай ярьж байгаа гэхээр надад хүнд үе маш олон байсан. Намайг тэрвэрч авсан. Одоо энүүхэндээ ихэд миний өмнөх 21 аймгийн тоглолтоор ирэхэд одоо эстрадын нэрт 2 дуучин ирч яг надтай 1 цаг өчөд тоглолтоо хийж тийм ээ. Би бол одоо их хайж ирсэн. Тэгэхэд даваал гарсан. 2 тоглосон театрт намайг нутаг орон нутаг засаг захиргаа тийм ээ. Сайхан дэмжсэн. Одоо би бол одоо баярлж авдаг гэдэг. Би бол намын хүн биш, нам бус. Гэтэл одоо энэ их төвшин таргаас өсвөлээл бачараал дарга одоо ингээл манай нэг юм бодлогын хэлтс одоо ингээл багш нар, эмч нар дэмжсэн. Би ч одоо буцаагаад сайхан одоо намайг тэр гэр уралдаг газар маань надад бид нар чинь би яг мөнгө нэг тоглолтынхаа орлогыг өөрөө аваад нэг тоглолтынхаа орлогоо би гэр авч өгч явсан. Хөвсгөл аймагт бас жавхлан Лослын Болдотор гээд 2 мундагтай бас л учирлаа. Бас л мэдээж айлгүй яах вэ? Одоо тэгэл одоо ингээл хаа байсан хол очсон байдаг тий. Тэгэхэд даваал гарсан.
Тэгэхэд ард түмэн гэдэг бол хүчтэй юм байна. Дуу гэдэг гурван бодог дууны буян гэж бол бас байд юм байна. Энэ буйнаал идлээ явж байгаа би. Тэгэхээр би ямар нэгэн зүйлд шунлын сэтлэр ирээгүй. Ер нь би аливаа юм шунлаар ханддаггүй. Тэгэхээр энэ уран бүтээлийн тоглолт маань Монгол Улсын гавьжсэн 70-тай гавьд Эрдэнэсэг гавьд хоёртойгоо ирж байгаа. Бас л нэг сайхан хайр инэрлийг түгээе. Би сургууль мургуул ерөнхий боловсрол 1-р 10 жил одоо энэ сургууль мургуульда тоглолтын ашиг орлогоос өгнө. Бас нэг сайхан ямар хүн азтан болохыг мэдэхгүй Манжуур хотод 100% аялах эрхийн бичиг бас нэг хүнд азтан болгож өгнө. Надтай хамтарч ажилладаг интенсив кэргээ совлол байдаг айсуу гэдэг имлэг Улаанбаатар хотод байдаг. Тэр имлэгийн 30% хөнгөлөлтийн эрхийн бичгийг хүн болгоно өгнө. Тэгэхдээ ер нь эрүүл мэндийн хүн бодох хэрэгтэй. Тэгэхээр яг би ер нь авахаас илүү өхөн илүү сайхан гэдэг байдлаар аливаа юмд ханддаг эмээ маань багш маань одоо ер нь тэгж аягүй их зааж хэлдэг. Нөлөөлсөн бай тийм ээ. Сархио театрын маань хамт олонч надад бас их нөлөөлж исэн. Боржийн чуулгын говь сүмбрийн ер нь бол говийн хүмүүс сайхан хүмүүс. Энэ сайхан хүмүүстэйг энэ мартаар одоо эмэгтэйчүүдийн баяраар мянган эмэгтэйчүүд суулна гэж байгаа. Энэ сайхан хүмүүстэй яг тэр 90-ад оны тэр сэтгэлийн үг тэр сэтгэлийн булаг тэр гайхалтай гоё дуунуудыг дуулдаг байсан. Нийтийн дууны холбооны тэргүүн хүн шүү дээ 70-тай гавь ятуу. Тэр хүн чинь зүгээр нэг дууцантайгаа бас хамтраад авах гүгээд байдаг хүн. Нэг л удаа тоглох юм уу? Одоо хоёр гэсэн чинь нэг л боллоо. Тэгээ нэг одоо сайхан тоглож тэгээ ахын дүүстэй нутгийнхаа одоо эмэгтэйчүүд ээжүүд тийм ээ. За хайртай хүмүүсээ одоо та нарыгаа одоо нэгэн өдөр сайхан одоо дуутай ууртай тэр одоо өстэй нэг тийм үстэй хүссэн дуусныг навчраа сонсгоё. Тасалбар нь хаагур борлуулагдчих. Одоо борлуулагдаад эхэлсэн үү? За. Тийм. Тэгэхээр одоо доктор цогцгуур гэдэг нэр тархины сэтгэл зүй тарих сэргийлэх гэдэг тийм лекц дагуулж ирж байгаа. Би зүгээр л тийм соён гэгэрүүлэх нийтийн одоо тий нийгмийн хариуцлагын одоо тэр бас нэг хариуцлагыг тий зөв талаар нь харуулах. Тэгээ нийтийн дунд яг юу илүү хэрэгтэй юм гэдгийг л харуулах гэдэл зориод байгаа. Тэгэхээр энэ гоё уран бүтээлийн тоглолтын маань 3 сарын 8-нд манайхан гоё зорж ирж үзэж баянтлаатайгаа тэр хоёр манай хоёр 70-тай гавьд Эрдэнэсэг гавьд хоёр гавьяатай доктор лектор цогцгоор багштай тэгээ дийлэлсэн манай найз та хэд бас баянлага дэмжиж очих байх гэж бодож байна. Ийм гоё оройг сайхан хамт өнгөрүүлээрээ тоглолтын үн дээр бол ерөөсөө зүгээр маш их тийм гоё цаагуурна гэсэн учраас би ганцаараа шийдвэр гаргаагүй 40,000 төгрөгөөр борлуулж байгаа. За нутгийн сайхан уран бүтээлчээ дэмжиж манай дорн говьчууд хит 2026 уран бүтээлийн тоглолтод хүрэлцэн ирэхийг та бүхнийгээ урьж байна. За тэгээд нутаг орондоо маш олон ирж очдаг одоо баян далай дуучиндаа амжилт хүсье. Тэгээд манай телевизийн зүгээс энэ говийн ноён утагт данзаа харуулжаа гэдэг ингээд зурагт энэ номыг бэлгэлж байна. Энийг одоо миний би өөрөө санаачлаад бас гаргасан. Айл болгоны хойморт манай ноён утагтын тухай ном тохимол бас байж ах хэвээр болов уу гэж бодож байна. Зөв. За тэгээд би ч гэсэн одоо миний 60 дуутай, шилдэг 60 дуутай флаш цомог гарсан байгаа. Одоо тэгээд бас гал юмаа гэдэг одоо миний дуу клип юм нь бол бас л одоо энэ уул ус говийнхоо ер нь түүхээр сэдвүүлэн хийсэн одоо сайхан бас хийд болоо явж байна. Би бас флаш цомгоо хамт олонд танай хамт олонд одоо дид үзвэл 21 аймгаар одоо зөндөөл бий явлаа. Сумдуудаар зөндөөл уран бүтээл хийж явлаа. Би зарим орон нутгийг бол жоохон энэ телевиз, жоохон энэ тал дээр жоохон дутуу төлмөг гэдгийг бол харсан. Бас ингэхээр хитрхи энийг задгааруулж яривал орон нутгийг ингэсэн бол. Гэхдээ бүгдээрээ л орон нутаг болгон өөр өөрсдийн шүтдэг, уул ус, хайрхантай, үздэг телевиз, сошиалтай одоо юм хөгжсөн сайхан. Гэхдээ манай нутаг бол дид телевизээ сайхан үздэг. Дид телевизийн хамт олонц гоё тууштай маш сайхан мэдээллийг хүргэх гэж. Ер нь бол цулаа чиний хувьд одоо телевизийн хамт олонны хувьд тийм ээ. Ер нь бол нутагтаа бас хөндлөгдсөн гэж харагддаг. Тэгээд яагаад энийг хэлээд байна вэ гэхээр зарим тоглолтоо хийх гээд очиж байгаа зарим аймагт очих телевизэн үздэг үү тийм телевизэн гээд бас сайхан үздэг орон нутгууд байгаа л та байд юм л. Гэхдээ их төлмөг бүр ажиллагаа болчихсон ч юм уу тийм нэг ийм юмнууд их байдаг учраас би бас их нутгийнхаа телевизийн хамт олонд болон нутгийнхаа ер нь соён гэгэрүүлж байгаа зүйлд
их гоё тийм ам сайтай явдаг. Ер нь нүүр Маш их ам баярлалаа. бардам нэг аймагт очиод манай нутагчид нь телевизээр сайхан үздэг. Бас анзаарвж байгаа сайхан одоо энэ номоос өсвөлэл харагдаж шít. Одоо ингээд энийг YouTube-д энэ төр оруулаад ч юм уу юмд ингээд харахад одоо 21 аймгийн тентийн үзэх байх. Тэгэхээр бас миний энэ үгийг буруугаар битгий ташаагаар битээ ойлгоорой. Бас жоохон манай нутгийн манай зулаасыг манай дид телевиз шиг бас тийм ингээд амжилттай явах боломж байгаа. Тэгэхээр Баярлалаа. бас та нартай болон одоо дуун тайртай Монгол түмэндээ 21 аймгийнхаа одоо телевиз болон сошиал одоо энэ салбарт одоо ажиллаж одоо зүтгэж яваа бүгдээрэнд нь одоо ажлын амжилтыг хүсье. Дуун тайртай Монгол түмэн ахын дүүстэй одоо энэ гал морин жилийн те хямрыг хүсье. Тэгээд уран бүтээлч бид бүхнийгээ сайхан дэмжиж, үргэлж сайхан ингээд мэдээж хэрэг юм болгонд ашиг бүгдээрэнд нь л одоо амьдралын төлөө явж байгаа юм чинь те шаардлагатай. Гэхдээ юм болгоныг дандаа эргээр нь харж туслах юмсан хэмсэн гэж бодож явдаг хүмүүсийн те ажил нь үргэлж бүтэж явдаг. Тэгээд та нарын маань ажиллаж байгаа сайхан бүтдэг баг гэж бодож байна. Ашигаас ашигын бус руу илүү гоё ордогт баярлдаг. Тэгээд дорн хөвчүүдээ 3 сарын 8-нд мартын 8-наар хүрэлцэн ирээрээ нэгэн оройг сайхан хамтдаа дуутай хуртаа өнгөрүүлье гэд сайхан уриад. За баярлалаа. Тэгэхээр цаашдаа манай Баяндалагийн олон сайхан уран бүтээлүүд арт түмнийхээ сайхан талархлыг хүлээж олон хит уран бүтээлүүд цаашдаа гарах байхаа гэж бодож байна. Энэ олон уран бүтээл маань манай Баяндалагийн өөрөө харж байгаа хүмүүстэй учирч байгаа олон хүмүүс олон зүйлээс сэдвтэй гэдгийг өнөөдрийн ярилцлага бол ерөөхдөө харуулсан баха. Ингээд 2026 оных нь ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье. Тэгээд тоглолтоор нь уулзъя. Баярлалаа. За баярлалаа.